За өнөөдрийн бичлэг дээр байгалийн хуулийн дагуу турах зарчим гэсэн энэ ном дээр үндэслээд турах зарчмын тухай ярилцах болно. За ер нь бол хүн өөрхөн биеийн жинг өөрөө удирдах чадахгүй ба штэ тий. Би одоо өөр хүснээрээ биеийн жинг нэмээр байна гэж нэмээл биеийн жинг хасмаар байна гэж хэлээд шууд биеийн жинг хасч чадахгүй байгаа тий. Тэгвэл энэ номны гол санаа нь болохоор тийм ээ хүн угаасаа өөрхөн биеийн жинг өөрөө хүснээрээ удирдах боломжгүй. Тийм учраас бидний хийж чадах зүйл юм бол хүний бие ер нь ямар үед би өөрхөн биеийн жинг нэмээд идэм бэ? Ямар үед бидний биеийн жинг хасагдаад идэм бэ гэдгийг судлаж үзээд түүнийхэн дагуу яг цаад өгөгдлийнхэн дагуу тий байгалийнхын хуулийн дагуу турах хамгийн зөв сонголт юм а гэдэг нь болохоор энэ намын гол санаа нь байгаа. За тэгвэл одоо шууд гол сэтгэлийг оръё л да тий. Хүний бие тэгвэл ямар үед ер нь биеийн жинг нэмээд идэм бэ? За мэдээж биеийн жинг нэмэх маш олон шалтгаан байгаа ч гэсэн ялангуяа яг бидний шиг одоо энэ орчин үеийн нийгэмд амьдарч байгаа 21-р зуунд амьдарч байгаа бидний биеийн жинг нэмж байгаа дийлэх шалтгаан нь бол бидний биеийн дотор байгаа хор буюу токстой холбоотой гэж энэ ном дээр хэлж илээ. За токсик болохоор шууд энэ бичлэг дээр зүгээр шууд хор гэж ярьчих. За тэгвэл хүний биеийн дотор ер нь ямар шалтгаанаар яагаад хор үүсгэж байгаа юм бэ гэсэн чинь хоёр шалтгаанаар хор үүсэж байгаа юм бэ. За нэгдүгээр нь болохоор бидний биеийн дотор бол маш олон төрлийн эдис, жижиг биетүүд, организм, нэм, бактери, вирусууд гэх мэтлэн маш олон биетүүд байгаа шүү дээ. Тэгээд эдгээр бол өдөрт хэдэн мянгаараа шинээр гарч ирж байдаг. За мөн хэдэн мянгаараа үхэж байдаг. Тэгвэл хэдэн мянгаараа үхэж байгаа тэр жижиг организмууд бидний биеэс өдөрт хэдэн мянгаараа үхээд яг тэр жигээрээ өдөртөө бидний биеэс гадагшилж явах хэрэгтэй юм гинэ. А хэрвээ гадагшилж чадахгүй бөөгнөрх юм бол тэр нь бидний биеийн дотор хор болж хуримтлагддаг. За хоёрт бидний биеийн дотор хор болж үүсдэг хоёр дахь шалтгаан гэх юм бол бид нэр хоол идлээ. Тэр хоол нь яг бидний биеийн дотор ходоодонд ороод, нарийн гэц рүү ороод, бүдүүн гэц рүү ороод бүгдээрээ гадагшлах ёстой. Хэрвээ гадагшилж чадахгүй юм бол бидний биеийн дотор бас бөөгнөрөл илүүдлийн хор олон үүсдэг байгаа. За энэ хор ингээд бидний биеийн дотор үлдчихлээ шүү дээ. Тэгвэл энэ бидний биеийн дотор орчихсон байгаа энэ хор нь яг задраад бидний цусаар дамжаад бидний зүрх рүү юм уу хэрвээ тархи руу очих юм бол хүн үхнэ. За тэнгууд бидний бие болохоор одоо бидний бие бол одоо миний бие те бас таны бие ч гэсэн бидний гой харагдуулах энэ биеийн одоо үүрэг нь биш шүү дээ те гой харагдуулах ш амьд эрүүл байх нь гол үүрэг нь байгаа. За тэнгууд бидний биеийн дотор ингээд хор үүсэнгүүт бидний ухаалаг бие маань те энэ хорийг нь задлаад цусаар дамжуулаад тарих зүрх хоёрлоо нь очиод биднийг өхүүлчихгүй тулд бидний ухаалаг бие ямар үйл ажиллагаа хийдэг вэ гэхээр маш хурдцтайгаар бидний өөхийг нэмэгдүүлдэг. Тэгээд тэр өөхөн дундаа нөгөө хороо хатгалцдаг. Арай одоо бидний зүрх болон тархинаас арай хол газар бодлоо тий. Тархи зүрхнээс мань хол гэх юм бол гидс рүү ч юм уу, гуйлуу ч юм уу, өгзөг рүү ч юм уу тий. Эсвэл давхар эрүүл, эсвэл энэ гарын хэсэг рүү ч гэдэг юм тий. Яг хүний айгүйх таргалдаг хэсгүүд байгааз энэ таргалаад байгаа энэ хэсгүүд чинь бидний тархи болон зүрхнээс арай хол хэсгүүд байгаа байхгүй. Тэгээ энэ хэсгүүдэд ингээд өөхийг маш их хэмжээгээр үүсгээд тэр өөхөн дундаа бидний хорыг ингээд хадгалчихж байна гэсэн үг. За тэгвэл энэ номны гол санаа нь болохоор бид нар одоо ингээд шууд биеийн дотор байгаа энэ үүсчихсэн байгаа хороо гадагшлуулахгүйгээр биеийнхээ басглаа гэж бодъё л та тий. Би одоо хороо гадагшлуулахгүйгээр маш гişшууд ингээд мисэн аргаар ч юм уу өөхөө байхгүй болголаа. Эсвэл газ тураах юм уугаал өөрийнхөө өөхийг байхгүй болгочтой гэж бодъё л та. Тэгэх юм бол миний бие ингээд айгүй том байснаа нөгөө өөхүүдээ байхгүй болгочихвол чи миний бие жижигхэн болчихно доо. Тэгээ бие маань жижигхэн болчихжээ гэдэг чинь биеийн дотор байгаа хорны маань хинжээ эзлэхүүнийх нь хинжээ ихсэж чинь гэсэн үг шүү дээ. Бие маань том байх юм бол эдийн ирээний хор одоо биеинд маань эзлэх хувь нь бол бага гэсэн үг шүү дээ. Тэгтэл бие маань жижигсэгчээр биеийн дотор эзэлж байгаа нөгөө хорны хэмжээ нь эзлэхүүнийх нь хэмжээ нь ихсэж чинь гэсэн үг. Тэгэх юм бол миний амь насанд маш их аюултай учраас нөгөө бие маань бүр илүү хурдтайгаар би одоо нэг сарын дотор маш огцсон биеийн жинг хаслаа гэж бодъё л доо тий. Тэгэх юм бол миний биеийн дотор байгаа нөгөө хорны эзлэх хэмжээ нь ихсэж учраас нөгөө ухаантай бие маань бүр илүү хурдан. Би сарын дотор огцсон турсан бол 15 хоногийн дотор нөгөө турснаас нь илүү ихээр газ хурдан маш хурдан гэж тархлуулцдаг. Яг гэвэл миний биеийн одоо үүрэг миний бие бол одоо би тархиар бол гой тураад гой харагдмаар байна л да. Гэхдээ миний тархинаас тусгаатай миний бие бол өөрөө намайг болон таныг амьд байлгах, эрүүл байлгах үүрэгтэй учраас нөгөө хорондоо хордоод өхүүлчихгүй тул маш хурдан биднийг тархлуулна ингэнэ. За тэнгууд энэ номны гол санаа нь болохоор тийм учраас бид нэр ингээд турахтаа газ өөхөө басгая гэж дайрахын оронд биеийн дотор хуримтлагдсан байгаа тэр хорнуудаа гадагшлуулчих хэрэгтэй. Хэрвээ биеийн дотор байгаа хорнуудаа гадагшлуулчих юм бол таны бичин хиймлэр, зохиомлоор тэгж маш их өөхийг үүсгэх шаардлагагүй болох учраас аажмаар турах болно. Харин хороо багсахгүйгээр та өөхөө басгачих юм бол таны ухаантай бичин таны бодлоос үл хамааран газ буцаага таныг хурдан тархлуулах болно. Тийм учраас одоо эргэж тархалахгүйгээр зөвөр хурдан яг байгалийн хуулийн дагуу та турахыг хүсчихвэл биеийн дотор хороо гадагшлуулах хэрэгтэй. Детокс хийх хэрэгтэй гэж энэ ном дээр зөвлөж байлаа.
За тэгвэл биеийн дотор нэгэнт үүсчихсэн байгаа энэ хороо яаж гадагшлуулах вэ гэдэг нь чухал шүү дээ, тий. За энэ хорыг гадагшлуулахад бол биднэрт хамгийн хэрэгтэй зүйл нь болохоор энерги юм гинэ. Одоо би зүгээр ингээд сууж хаад амьсгалж яхад ч гэсэн энерги зарцуулж байгаа. Миний зүрх цохилохдоо ч гэсэн энерги зарцуулж байгаа. Ярихад ч гэсэн энерги зарцуулж байгаа шүү дээ, тий. Зүгээр яхад л биднэрт маш их энерги хэрэгтэй байдаг. Тэгвэл биеийн дотор маань нэгэнт үүсчихсэн энэ хорыг гадагшлуулахын тулд биднэрт маш их хэмжээний энерги хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тий. За тэгвэл энэ энергийг бид нар хаанаас олж авах вэ гэхээр за бидний бие ингээд ер нь бодисын солилцоо явуулаад ингээд амьдарч байхад хамгийн чухал зүйл нь болохоор хоол боловсруулах эрхтэн хамгийн чухал юм гинэ. Тэгээд хоол боловсруулахдаа одоо хамгийн их энерги зарцуулдаг гэсэн үг. Тэгээд чухлын ирэмбэрээ ч гэсэн хамгийн түрүүнд хотоодын дотор хоол байх юм бол нөгөө энергиуд маань хотоодын дотор байгаа хоолоо хамгийн түрүүнд боловсруулах хэрэгтэй. Яагаад гэвэл хотоодын дотор маань муудчих болохгүй учраас хоолоо хамгийн түрүүнд боловсруулдаг юм гинэ. За тэгвэл бидний энерги болохоор ингээд ер нь бэлэн байдалтай хамгийн түрүүнд ингээд хотоодын дотор хоол ороод ирэх юм бол хотоодын дотор хоолоо боловсруулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд. За тэгээд хэрвээ хотоодын дотор хоол байхгүй бол арай өөр зүйлсүүдийг хийж эхэлдэг гэсэн. За тэр арай өөр зүйлсүүдийг хийж байгаа нь болохоор бидний биеийн дотор одоо хор байх юм бол гадагшлуулдаг ч юм уу тий. За жишээ нь хамгийн сүүлд уншсан өсгийн гайхамшиг гэсэн номон дээр болохоор тэгж утсан байсан. Одоо бидний бие бол угаасаа маш ухаантай. Бидний бие бол биднийг амьд байлгах, биднийг эрүүл байлгахын төлөө бүх хүчээ зориулд юм байна л да. Бидний бие маань өөрсдөө бид нар л өөрсдөө ингээл толгоогоороо ч юм уу тий ингээл тархиараа гоё харагдах гал өөрөө өөрсдөө хордуулаад байгаа болохоос ш бидний бие бол өөрсдөө өөрийгөө цэвэрлэх, өөрийгөө ангаахын тулд маш ингэж бэлэн байдал байж идэг. Тэнгүүд өсгийн гайхамшиг гэх тэнхүүд бид нар ингэж хоол идчих юм бол нөгөө энерги маань хоолоо боловсруулалтаа зарцуулагдаад байгаа боловч хэрвээ ходоод маань хоосон байх юм бол ажилгүй болчих гэсэн үг шүү дээ. Нөгөө энергиуд маань хийх зүйлгүй болчих гэсэн. Тэгэх юм бол жоохон тэгэл цаг цаавыг гаргаж өгвөл бид нэр ходоодоо хоосолчих юм бол нөгөө энерги маань бидний биеийн дотор байгаа янз бүрийн хоруудыг бүгднийг гадагшлуулах болно. За энэ ном дээр бол бүр өссөн мацаг барин гэдгийг бол хутгагүй мэс засалгдсан байгаа байхгүй юу. Бидний биеийн дотор ингээ хор байх юм бол энэ хорыг шууд ингээ гадагшлуулахын тулд ингээ зүсээд гадагшлуулах хэрэгтэй шүү дээ, тий. Харин өлсөөд мацаг барьснараа хоолоо сааснараа энэ дотор байгаа зүс хорыг гадагшлуулах боломжтой гинэ. За гэхдээ ингээ бүхэл бит зүйлсийг бол зүсэж гаргаж ирж штэ тий. Тэгвэл бид нэр зүсэхгүйгээр өлснөөрөө дамжуулаад өлсөөд одоо мацаг барьснараа дамжуулаад энэ хороо гадагшлуулахын тулд яаж гадагшлуулдаг вэ гэхээр энэ дотор ингээ бөөгнөрчгсөн байгаа ямыг нөгөө энергиуд маань эхлээд задлт юм байна. Яагаад задлж байгаа вэ гэхээр бидний одоо нусаар ч юм уу, шүсээр ч юм уу, нуухаар ч юм уу тий өтгөн шингэнээр хөлсөөр арьсаар гих уушгаар амьсгалаар гих мэтчлэн зүйлсүүдээр гаргахын тулд энэ хорыг бол бүгднийг ингэж задлтын гинэ. Тэг бүгднийг задлахад бол маш их энерги хэрэг болно. За тэр энергийг гаргаж авахын тулд бол энгийн үгээр бол бид нэр хотоодоо хоосон байх хэрэгтэй. Ягдвал хотоод нь жоохон хоол ороод ирэх юм бол нөгөө энергиуд маань бүгдээрээ л энэ хотоодонд орж ирсэн хоолыг боловсруулахдаа зарцуулагддаг. Тийм учраас хотоодоо хоосон байлгах гэдэг нь нөгөө энергиудыг чөлөөлж өгч юм гэсэн үг. Нэг чөлөөтэй болсон энерги маань нөгөө хадгалчихсан. Надад нэг зав чөлөө өгөх юм бол энэ хоруудыг би гадагшлуулмаар байна гэд хүлээлгэн тавьчихсан байгаа. Тэнгүүд нэг жоохон зав чөлөө өгөхөд л нөгөө өөрийн маань бидний энерги бүгдээрээ очил тэр хорыг гадагшлуулд юм байна л да. Энэ өсвийн гайхамшиг гэдэг ном дээр бол ер нь бол шаг бүр эмчилгээний тухай энэ мацаг барилтаар дамжуулаад бид нэр бүр хавдраа, хортоо, хоргуу хавдрууд ер нь бүх л ямыг энэ одоо мацгаараа бол зөв барьж чадах юм бол эмчлэх боломжтой гэсэн эмчилгээний тухай гардаг. За энэ яг байгалийн хуулийн дагуу турах зарчим гэсэн энэ ном дээр болохоор 3 аргыг танилцуулдаг байгаа. Энэ 3 арга нь бүр шууд мацаг барих биш. Одоо зөв дарааллаар идэх ч юм уу зөв цагийн хуваарийн дагуу эдснээр яг байгалийнхын биеийн зөв тогтол байгалийн хуулийн дагуу энэ 3 зүйлийг мөрдснөөрөө бид нэр туран аажмаар турангаа тэгээд яг зөв голдролдоо ороод тэр зөв голдролоо хадгалах 3 зарчмыг танилцуулдаг байгаа. За нэгдүгээр зарчим нь гэх юм бол бидний одоо ингээд өөрсдийн маань нүдэнд харагддаг энэ цагаас гадна бидний хоол боловсруулах эрхтэн дотор цаг байдаг гинэ. За энэ цаг нь болохоор өдрийн 12 цагаас ахуулаад оройн 8 цаг хүртэл бол иддэг цаг. Өдрийн 12 цагаас оройн 8 цаг хүртэл бидний ходоод хоол боловсруулах эрхтэн ажилдаг. Энэ үед бол бие маань ч гэсэн өөрөө цаанаасаа өлсөж хоол нэгдэг бөгөөд энэ үед бол идэх юм бол маш сайн боловсруулж чаддсан байна. За хоёр дахь цаг нь болохоор оройн 8 цагаас ахуулаад үүрийн 4 цаг хүртэл бол бидний нарийн гиз ажилдаг цаг. Эдсэн хоолоо шингээдэг цаг гэсэн үг тий. Бид нэр хоол идлээ, ходоодонд орлоо, ходоодноос ахуулаад нарийн гиз рүү ордог. Нарийн гизэн дотроос болохоор нөгөө хоол маань задраад тэр нарийн гизэн дотроос одоо хэрэгтэй шимт хичээлүүдийг нь аваад одоо цослоо маань оруулаад тарих зүрх рүү маань явуулдаг ч юм уу тий. Хэрэгтэй шимт хичээлүүдийг авдаг. Хэрэггүй бодисуудыг нь болохоор бүдүүн гиз рүү явуулдаг. Энэ цаг нь болохоор оройн 8 цагаас үүрийн 4 цаг. За энэ үед бол шингээх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас энэ үед хоол идэж болохгүй гэсэн. Хэрэв хоол дахиад ходоод руу хоол идчих
идчих юм бол нөгөө энерги маань хоолой боловсруулахаа яваад өгөн тэгэхээр олигтой шингээж авч чадахгүй болчихно гэсэн үг шүү дээ тий. За үүний дараа болохоор үүрийн 4 цагаас ахуулаад өдрийн 12 цагийн үед болохоор яг цэвэрлэх бидний бие цэвэрлэгдэж байгаа үед ялгаруулж байгаа үед хороо ялгаруулж байгаа энэ үед бол бүдүүн гиз идэвхтэйгээр ажилтдаг юм гинэ. Үүрийн 4 цагаас өдрийн 12 цаг хүртэл гэсэн үг. Энэ цаг үед бол ер нь бол хоол идэхийг бол бүр хатуу хоригдж илээ. За гэхдээ зарим хүмүүс болохоор өглөөний цаг уух хэрэгтэй, өглөөний цаг уухгүй бол цөс чулуужна гэж бас ярьдаг. За тэр хүмүүст бол зориулаад энэ номд болохоор тэгжсэн байлээ. Аль болохоор одоо хөнгөн хооллох хэрэгтэй. Зүгээр жимс идэх ч юм уу те. Эсвэл бол одоо хуших, самарны төрлийн юм идэх ч юм уу. Аль болохоор идэхгүй байх нь илүү сайн. Гэхдээ бүр идэх гээд бие маань нэхэд ах юм бол жимсэл идвэл зүгээр шүү гэж зөвлөж илээ. Ер нь бол зарчмын хувьд бол үүрийн 4 цагаас өдрийн 12 цаг хүртэл бол бие маань цэвэрлэгдэж байгаа үед ялангуяа бүр ингээ биеийн дотор байгаа нөгөө хоригдлогдсон хороо гадагшлуулах детоксийг хүсэж байгаа хүмүүс бол үүрийн 4 цагаас өдрийн 12 цаг хүртэл бүр огт юм идэхгүй байсан дээрээ. За энэ үед бол нөгөө хорон маань гадагшилж байгаа үед нь хотоодондоо хоол оруулах юм бол одоо бидний биеийн дотор хоримтлагдсан нөгөө хорийг гадагшлуулах гэж ядчих чинь тэр одоо бидний ингээл одоо энерги цэрэг гэж төсөөлөл л да тий. Тэгэх юм бол нөгөө биеийн дотор маань байгаа бөөн хоруудыг ингээл гаргах гал маш эрчимтэй цагийн байрхаан дагуу ажиллаж исэн чинь тэр цэргүүдийг бүгднийг дуудаал ходоодонд дуудаал энэ ходоодон доторгоо хоолыг гаргаа боловсруулаа гэх юм бол ажил сайн явагдаж өгөхгүй гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас турахыг хүсэж байгаа, эрүүл байхыг хүсэж байгаа хүмүүс бол өөрийн 4 цагаас өдрийн 12 цаг хүртэл бол бүр огт хоол идэж болохгүй шүү гэж дахин сануулсан байлээ. За хоёр дахь одоо байхны хуулийн дагуу турах хоёр дахь арга нь болохоор идэх дараалал байгаа. За нэгдүгээр нь бас цагийн хуваарийн дагуу идэх байсан шүү дээ тий. Ерөнхийдөө энгийн үгээр хэлэх юм бол одоо өдрийн 12 цагаас оройны 8 цагийн хооронд юм идэ, бус цагт нь битгий огт юм идэ гэдэг нь болохоор цагийн хуваарийн дагуу хооллох зарчим байгаа. За хоёр дахь нь болохоор идэх дараалал байгаа. За идэх дараалтаа болохоор аль болохоор одоо энгийн үгээр хэлэх юм бол аль болохоор хурдан шингэдэг юмнуудаа төрүүлээд идэх хэрэгтэй. Одоо салат ч юм уу тий, жимс ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг эхлээд төрүүлээд идэх хэрэгтэй юм гинэ. За дарааллыг нь эсэргээрээ тий би одоо махан юм ч юм уу тиймэрхүү удаан шингэдэг зүйлсийг төрүүлээд ходоодонд оруулчлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол хоол ер нь бол энэ ном дээр ходоодонд ороод 3 цагийн дотор ер нь бол нарийн гиз рүү гарч явах хэрэгтэй. 3 цагаас илүү болох юм бол нөгөө хоол маань ходоодон дотор одоо өмхийрээд одоо нүүрс усууд нь бол ходоодон дотроо эсээд тий уургууд нь бол ходоодон дотор өмхийрээд ч юм уу тэгээд байхгүй болчихно. Тэгээд ходоодон дотроо эсэлдээд ходоодон дотроо өмхийрсэн зүйл маань нарийн гиз рүү очих юм бол нарийн гиз чинь нөгөө шимт хичээлийн сорж авах хэрэгтэй шүү дээ тий. Тэгтэл аль хэзээ өмхийрчихсэн эсчихсэн зүйл нарийн гиз рүү очих юм бол бид нэр биед маань нөгөө хэрэгтэй шимт хичээлээ авч чадаагүй учраас бие маань дахиад өсвөл дахиад хоол нэхэд ийна. Тийм учраас аль болохоор ходоодон дотор маань ороод 3 цагийн дотор нарийн гиз рүү гадагшлах хэмжээний тиймэрхүү одоо хурдан шингэдэг хоолуудыг идэх ёстой. За тэр дундаа бүр дараалал нь маш чухлаа. Эхлээд хурдан шингэдэггүй одоо уурах ч юм уу тэр махыг төрүүлээд идчих юм бол нөгөө төрүүлж орсон зүйл маань боловсроо доошоо гарч амжаагүй байтал дээрээс нь би нөгөө гоё жимс ч юм уу ногоогоо идсэн ч гэсэн доод талд нь нөгөө мах маань шингэж амжаагүй байгаа учраас энэ нөгөө дээрээс нь идж байгаа тэр жимс хүнсний ногоо маань дээр нь өмхирчихнэ. Тийм учраас хурдан шингэдэг зүйлсүүдээ их хурдан төрүүлж идэх хэрэгтэй. Хурдан шингээд доошоо ингээд гадагшлаад нарийн гиз рүү явах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас ер нь бол идэх дараалал чухал. Идэх дарааллыг нь анхаарах зүйл нь маш энгийнээр бол хурдан шингэдэг. Аль бол хурдан шингэдэг зүйлсүүдээ төрүүлээд идээрээ. Одоо ингээд янз бүрийн хоол байлаа гэхэд тэр хоолноос хамгийн түрүүнд хурдан шингэх нь аль нь тэр дараалалаар нийт хэрэгтэй. Хамгийн удаан шингэдгийг нь төрүүлээд идчих юм бол ходоодон дотроо нөгөөдөл маань өмхирчихнэ гэж хэлжээлээ. За 3 дахь одоо зарчим нь болохоор аль болохоор хольж идэхгүй байх. Нүүрс ус болон уурхийг аль болохоор хольж идэх байх. Тэгэхээр нүүрс ус гэхээр будааг уурал одоо энгийнээр бол одоо юу уураг гэхээр махамч мах гүрлийг хольж идэхгүй байх гэхээр Монгол хүний одоо бидний иддэг хоолнд бол нэгтгэлийн тохиромжгүй юм шиг тий. Гэхдээ энэ ном дээр бол ялцчгүй одоо нүүрс ус махыг холиод идэх юм бол шингэхдээ айгүй хэцүү байдаг гинэ бидний ходоод шингээж чаддаггүй. Тэгэд шингээж чадахгүй байна гэдэг чинь ер нь бол ходоодондоо түрүүний хэлсэнчлэн тий ходоодон дотор маань аль хэзээ муудаад исчихсэн зүйл нарийн гиз рүү очих юм бол нарийн гизнээс шимт хичээл сороод авъя гэсэн чигсэн ямар ч шимт хичээлгүй байна. Тэгээд ямар ч шимт хичээлгүй учраас бүгднийг бүдүүн гиз рүү явууллаа. Гэхдээ бидний гиз нөгөө нэг шимт хичээлээ авч чадаагүй учраас шимт хичээл дахиад нэхэд хоол идэхэд өлсөөдийн тэнгууд хоолоо идчихлээ. Тэнгууд бүдүүн гизэн дотор орчихсон байгаа нөгөө хороо гадагшлуулж амжаагүй байтал өлсөөд дахиад хоол идчихэнгүүд бүдүүн гизэн доторгаа хороо нэг газараа хадгалаад газ нөгөө энергиуд маань хоолой боловсруулахаа явна гэсэн үг шүү дээ. Тийм учраас аль болохоор хурдан шингэдэг байлгах хэрэгтэй. За тэгэхээр хурдан шингүүлэхийн тулд болохоор энэ нүүрс ус мах хоёрыг
нүүрс ус уургийг ер нь бол тус нь хэрэглэх хэрэгтэй гинэ. За яаж хэрэглэх вэ гэсэн чинь ер нь бол одоо дэлхийг ингээд үзэх юм бол дэлхийн 70% нь ус, 30% нь хуурай газар гэж байгаа шүү дээ, тий. Бидний бие ч гэсэн 70% нь ус, 30% нь одоо өөр ийд эрхтэн гэ тий. Тэнгүүд бид нэр яг энэ зарчмын дагуу бас хооллох хэрэгтэй юм гинэ. Хооллохдоо бидний ер нь идж байгаа зүйлийн 70% нь нэлээд тийм усархаг шингэн зүйлсүүд, усархаг шингэн зүйлс гэхээр хүнсний ногоо ээж болно, эсвэл жинс ээж болно. Ер нь бол 70% нь хүнсний ногоо байвал зүгээр, 30% нь харин уурах ч юм уу, нүүрс ус ч юм уу тий. Ийм одоо бүрэлдэхүүнтэй хооллол зүгээр гинэ. Тэгэхээр энгийнээр хэлэх юм бол ер нь бол бидний идж байгаа хоолын нэг удаад одоо өдрийн хоолоо идэхдээ 70% нь хүнсний ногоо, 30% нь мах идчихлээ гэж бодъё. Тэгвэл оройны хоолоо идэхдээ 70% нь одоо хүнсний ногоо, 30% нь болохоор нүүрс ус ч юм уу тий. За мэдээж хүнсний ногоо ч гэсэн нүүрс усандаа орно. За гэхдээ энэ ном дээр хэлэхдээ бол тэгж хооллол айгүй зүгээр шүү. Хурдан шингэнэ гэж тайлбарсан байлээ. Харин нүүрс ус одоо тэр уурга хоёрыг зэрэг нэг хооллолтон дээр зэрэг холиод идчих юм бол шингэх үйл явц ер нь бол удаан болно шүү гэсэн байсан. За ер нь өмнө нь бас би энэ номны тухай бас нэг удаа бичлэг оруулсан байхгүй. Тэгээ тэр бичлэг маань одоо бол устдсан л да. Тэгээ тэрэн дээр хүмүүс айгүйх тэгж үзсэн байсан байхгүй. Өглөөний хоолыг идэхгүй бол одоо цөсөнд муу шүү гэж бичсэн байсан. Тэрэнд бол энэ ном дээр хариулахдаа тийм хүмүүс бол өглөө жимс юм уу самар идчихвэл зүгээрээ гэсэн байсан. За бас өөр комментууд нь гэх юм бол одоо нүүрс бас одоо юу уурга хоёрыг хольж идэхгүй байна гэж юу байх вэ гэсэн байсан. Мэдээж яг энгийн бидний бодит амьдрал дээр хольж идэхгүй байхад айгүй хэцүү шүү дээ тий. Гэхдээ энэ ном дээр хольж идэх тусам шингэцэн удаашрын шүү. Тийм учраас 3 дахь зарчим бол өдөр тутамдаа аль болохоор хольж идэхгүй байхыг амьдралынхаа хөвшил зарчим болговол та маш байгалийн хуулийн дагуу эрүүл зөв жин дээрээ байх боломжтой шүү гэж сануулж хэлсэн байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр танилцуулсан энэ өсгөн гайхамшиг бол энэ байгалийн хуулийн дагуу турах зарчим гэсэн энэ хоёр номыг яг ингээд нэгтгээд хэлэх юм бол бид нэр тэгж ятдаг шүү дээ тий. Амьдрахын тулд идээд байгаа мó, идэхийн тулд амьдраад байгаа мó гэж үгээд шүү дээ тий. Тэгээд би тэр үгийг энэ хоёрыг уншихаасаа өмнө болохоор урд нь бодохдоо юу гэсэн үг юм гоё хоол идэл тэгэл гоё хоол идэнгээл гоё идэнгээл гоё сайхан юм идэнгээл гоё сайхан амьдрахыг хүсэж байгаа зү. Заавал тэгэл амьдрахын тулд одоо би амьдрахын тулд иддэг гэл тийм хүдэн их гоё амттай мэдэж болохгүй болов гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ хоёр номон дээр болохоор тайлбарлахдаа энэ ном дээр бол энерги гэсэн, энэ ном дээр болохоор амьдралын эрч хүч гэж тайлбарсан байлээ. Нэг л энергийг л ярьж байгаа юм шиг л байгаа юм л да. Тэр зүйл маань маш чухал юм байл та. Бид нэр ингээд амьдрахад биднэрт энерги хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд тэр энерги болохоор бид нэр хоолноосоо олж авна. Тэгэхээр яг тэр биднэрт энерги өгөх зөв эрүүл хооллыг идэх юм бол бид нар жинхнээсээ амьдрахын тулд идчихин гэсэн үг шүү дээ тий. Яг зөв өөртөө хэрэгтэй хоолыг идээд тэр хоолноосоо энерги гаргаж аваад тэр энергиэрээ бид ажиллаж чинь бид нар ч маар химийн үйлдвэр шүү дээ бидний бие болох тий. Тэр амьдрж чинь гэсэн. Харин эсэргээрээ тэгвэл идэхийн тулд амьдраад байгаа мó гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар зүгээр өөрөө зүгээр аюун гой хамттай хоол идгээл ч юм уу буруу хооллоод ч юм уу тэгээд явлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол нөгөө хоол амьдрах энерги тэр хоолоо боловсруулалтаа бүгдийг зарцуулж байна гэсэн үг юм байлээ. Одоо хэцүү тийм одоо шарсан дахиа ч юм уу тиймэрхүү шингээхэд айгүй хэцүү хоол идчих юм бол бидний хамаг уур ухаан хамаг энерги бүгднийг тэр ганц шарсан дахиагаал боловсруулад биеэсээ гадагшлуулахтаа зарцуулж байна гэсэн үг. Тэгэхээр амар яг тэр үгний идэхийн тулд амьдраад байгаа мó амьдрахын тулд идээд байгаа мó гэдэг чинь зүгээр нэг тоглоомны тий баг идээ зөв хооллоо гэсэн үг биш. Яалтчгүй бид нэр буруу хооллоод өөртөө хэрэггүй юм идчих юм бол бидний хамаг л байдаг амьдралын эрч хүч энерги маань тэр хоолыг боловсруулахад зарцуулагдчихж байгаа учраас жинхнээс л идэхийн тулд амьдрж гэн гэсэн үг болох юм байлээ. Гэдгийг бас энэ хоёрыг уншингаа нэлээд гүнзгий ойлгосон байгаа. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.